Энэ хугацаанд засгийн газар улсын хурал агаарын бохирдлыг бууруулах олон ажил арга хэмжээ авч ажилласан ч өнөөдөр утаа гамшигын хэмжээнд хүрч улам бүр нэмэгдэж байна. Цэвэр агаар тансаг хэрэглээ болж утааны асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх болсон. Гол шалтгаан нь улс төрийн манан бүлэглэл гэж Монголын ногоо нам үзэж байна. Улаанбаатар хотод утааны бизнес гэх нэр томьёо үүсчээд байна. Учир юу вэ гэвэл хүүдний улирал эхлэмэгц утааг арилгах нэрийдлэр их хэмжээний төсөл хөтөлбөр боловсруулж утаагүй зуух яндаг эко хэрэглээ ярьсан үнэн худлан мэдэгдэхгүй компаниуд ихээр бий болж хамгийн сайн үнийг л авч бол утаагүй болчих гэж магтан түүнийгийн төр ивент гэх нэрийдлэр татвар төлөгчдийн мөнгийг хідэн тэрбумаар нь цацна. Ингээд утааны арилсан ч юм байхгүй манан дундаа суунаглан харагдах Улаанбаатар бах байдгаараа хорт утаагаар амьсгалсаар үлддэг хөвшил тогтчихлоо. Харин үүнийх гол буруутан Монголын ногоо нам манан гэдгийг онцолж байна. Ер нь ард иргэд нь хуучнаар амьдрах болцоо боллоо. Өөрөөр нь хортой агаарч амьдраад бидний ядах юм бол өнөөдөр өдөртний хүүхд нас орж байна. 10 хүн төрхний инфарктаар нас орж байна. Тэгэхээр чинь агаарын бохирдлоос болоод нас орж байгаа хүмүүсийн тоо болоод ингээд албан ёсоор нэгдсэн үндэсний байгууллага гаргачлаа шүү дээ. Нийт хүн амын 63% ядуурлалт хамрагдлаа гэж нэгдсэн үндэсний байгууллага чинь өөрөөр хэлбэл бүх нийтийн амарсан ядуурл бий болж байна. Тэгэхээр нөгөө ард иргэд нь хуучнаар амьдрах болцоог хүссэн ч гэсэн болцоог идэх хоолгүй болж байна. Амьсгалж байгаагаар нь энэ хүмүүсийг алаад эхэллээ. Хоёрдугаар төр зэсэг болж байгаа улсууд нь хуучнаараа өдөрт болцоог болж байна. Тэгэхээр хуучнаараа өдөртлөхгүй болцоог болж байгаа өнөөдөр одоо тэр ерөнхий сайдын дээр агаарын бохирдолтой тэмцэж байгаа байдлыг харах дээр бид нар 240 тэрбум төгрөг зарлаа. Одоо 17 тэрбум төгрөг шингэм зарнаа. Маск сайн зүгээрээ тийм ээ. Гэх мэтчлийн юм яриад өөрөөр хэлбэл нүдэнд харагдсан шийдэл гаргах чадахгүй нь бол төр зэсгийг харагч байна. Өнөөдөр ата агаарын бохирдлын асуудал ядуурлаас ноцтой асуудал болчиход байна. Ажилгүйдлээс ноцтой асуудал болчиход байна. Энэний үндсэн шалтгаан нь бол өнөөдөр ирэх ирж байгаа номуудын одоо энэ улс төрийн бодлого буруу байгаатай шууд холбоотой. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байна. Бодлого байхгүй байна. Зөвхөн энийг нэг тийм одоо мөнгө хөрөнгө хуваарлах хэрэгсэл болгож тэрийг онож асуудлаа шийдэж чадахгүй байна. Нэг хэсэг утаагүй зуух, когсчсон нүүрс, эко технологиг тэнгэрт тултал магтаж байсан Монголын нийгэмд одоо амны хаалт, агаар шүүгч модонд орж байна. Амны хаалтны хувьд 1500-аас 65 мянган төгрөгийн хооронд байгаа бол агаар шүүгч 300-аас 600 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Эрүүл мэндийн хамгааллын тулд эдгээрийг авч хэрэглэхийг уриалах нь нэг талаараа зөвч, нөгөө талаараа энэ төрлийн бизнес цэцэглэн хөгжиж буй жишээ гэмээр ямар тач улс төр манантай байна уу, будантай байна уу хамаалах Монгол утаагүй байх нь чухал гэдгийг манан будан татуулсан Монголын улс төрчиддөө сануулъя.